шоколадны хамгаалалт. Өнөөдөр тоглоход цагаагаар үнэхээр тохиромжтой юм тийм ээ? Эхэллээ шүү. За билнэ үү? Шийдлээ шүү. Юу вэ? Бөмбөг хаанд аваад явчихлаа штэ ой. Очоод авч чадахгүй. Одоо тэгээд яах юм бэ? Уучлаарай. Гэхдээ энэ юун хаан юм бол? Энийний цаана юу байгааг би мэднэ. Манай аав надад хэлсэн. Маш том мангасууд байгаа гэж хэлсэн. Тэдний дайралтаас хамгаалах гээд энэ өндөр ханыг барьсан гэж хэлсэн. Нэрээ юу? Үгүй. Би талах түүбээс үзсэн. Цас мөсөөр хужигдсан мөсөн хаан тулс байдаг болохоор орхол юм бол шууд л хөлдчихдөг гэсэн. Их хүйтэн байх та. За ханны талаар ярихаа болоод явж хөл бөмбөгөө тоглоё. За тэгье. Бирлээ. Ирчихвүү. Спортхон хоолоо идээрээ. Ээжээ. Гэхдээ манай тосгонд ягаад тэр том хамгаалтын хаан байдаг юм болоо? Хана? Ягаад гинт тэрийг сонирхов? Хүүхдүүдийн хэлж байгаагаар бол ханны цаана амарга мангас байгаа. Мөсөн хаан туус байдаг гэд байх юм. Чи даалгавраа хийж дууссан уу? Деми юмд анхаарал тавиад байлгүй. Хурдхан оройн хоолоо ид. Ойлголоо. Ханны цаана яг юу байдаг юм болоо? Миний хөө За эмээ. даалгавраа хийх гээд ядарч байна уу? Энийг ивчгээд хий. Миний эмээ хамгийн шилдэгэн. Эмээ. Гэхдээ та хамгаалтын хааны цаана юу гэдгийг мэдэх үү? Мэдээлгүй яах вэ? Эмээн дээр үед тэр ханны цаана амьдардаг байлаа. Нэрээ юу? Тийм ээ. Тэр үед цагаан шоколад, хар шоколаднууд нэг дор хамт амьдардаг байсан юм. Сүйт бүсгүй сүйт цаануу хоёр шоколадыг цагаан шоколад болтол бэбинэ хайрлах уу? Тийм ээ. Тэгвэл та хоёрын гэрлэлтийг тунхаглаж Багшаа! Хайрт минь! агэрэ Намайг тавьаач. Тэгээд нөхрөөсөө салсан юм да. Нэрээ юу? Бүгд өнгөрсөн зүйл. Гэхдээ л өгөхөөс өмнө нөхрөө дахиад нэг харвал сайхан л байна. Эмээ. Ханыг нураачих юм бол өвөөдөө дахиад уулзаж чадах юм биш үү? Тэр ч тийм л дээ. Би тэр ханыг нураагаад өгнө. Чи юу? Би ханыг нураагаад бусад шоколаднуудыг ч гэсэн гэр бүл найз нөхдөдтэй нь уулзуулна. Тэгж болох юм уу? Миний зулцагч мондаг шүү. Би энэ ханыг нурааж байж сална да. Ой, чи юу хийгээд байгаа юм бэ? Юу ч бишээ. Чи арай энэ ханыг нураах гээд байгаа юм биш үсттэй. Тийм ээ. Мангасууд дайраад ирвэл яах болж байна? Үгүй дээ. Мангас энэ төр байхгүй. Энэ ханны цаана шоколаднууд амьдарч байгаа гэж манай эмээ хэлсэн. Юу? Манай өвөөч гэсэн энд байгаа. Энэ ханнаас болоод л уулзаж чадахгүй байгаа. Хөөх, нэрээ тийм гэж юу? Тэгвэл бид нар ч гэсэн ханыг нураах чинь туслая. Үнэн үү? Яаж нүдэд нэмэр алгаа. Энэ хан чи хэтэрхий батууг болохоор хөдлөгчгүй юм байна штэ. Харин тийм ээ. Одоо гэртээ харьяа. Тэгье. Бүр ядарчлаа. Хөөх! Хүлээгээрэй. Энийг хардаа. Гоц ухаанд ус чинь ноён талах гинэ? Би энэ хүнийг зурагтаар харсан баха. Тийм ээ. Энэ хүнтэй холбогдоод үзэцгээе. Өглөөний минь. Захирлаа. Захиарсан. Ямар захив вэ?
Шоколад тосгоноос ирсэн байна. Энэ хамгаалтын ханыг нураагаад өгөө. Устасах гэж завгүй байхад чинь яаж тийшээ явах юм бэ? Шоколад тосгоно уу? Хөгжилтэй байх та. Одоо ч шоколад бараг алт шиг л үнэтэй болж байхад ажилтан туслаад шоколад олоод ир. Юу? Шоколад алт шиг үнэтэй болсон? Суу хурдан ачаагаа бэлд. Мэдлээ. Одоо хүртэл хан нураах гэж үсэд байна уу? Одоо зүгээр л бууж өгөө. Үгүй. Энэ ханыг нураж имэгийнхээ мөрөдлийг заавал биелүүлнэ. Найзада энийг хараач. Ноён талх ирж байх шиг байна. Юу? Тэр ус чи яаж манай тосгонд ирэх юм бэ? Тийм ээ. Тэгээд чинь донгоцны буудал байхгүй. Аймаураа. Ноён талха энд байна. Энэ шоколад тосгон бололтой. Энийг аваад өгөөч. Тэгэхээр энэ ханыг нураагаад өгөө гэж Тийм ээ. Жодуугаар ханыг нураах гэж үзэн ч нэмэр халаг байна уу? Их хатуухан байгаа мэлхмэ. 5 см орчим зузаантай юм шиг байна. Талхнуудын хүчээр бол яагаад ч нурааж чадахгүй нэ. Тэр харал да. Энэ ханыг нурааж чадахгүй гээд байхад та. Ноён талх ч гэсэн чадахгүй бах уу? Гэхдээ нэг арга байна. Нурааж чадахгүй бол байхгүй болгочиход болно. Байхгүй болгоно. Надад нэг арга байгаа болохоор тосгоны бүх хэрэгдийг дуудаад ир. Юу болсон юм болоо? Юу болсон бэ? Ханны хажуу цуглаарай л гэсэн. Анхаараарай. Би энэ бяцхан шоколадны гуйлтаар энэ тосгонд ирсэн өсчин ноён талх байна. Ноён талх гэхээр нөгөө халдартай өсчин биш үү? Харин тийм. Манай тосгонд юу хийх гэж ирсэн юм бол? Үгүй ээ. Манай хүү яагаад тэнд байгаа юм болоо? Энэ ханны цаана та бүхний гэр бүл болон найзууд амьдардаг гэж сонссон. Энэ ханыг баяхгүй болгоод эргээд уулзалтахыг хүсэхгүй байна уу? Уулзгай хүсэл үл яах вэ? Гэвч ийм том ханыг яаж баяхгүй болгох юм? Үгүй нэг арга байгаа. Тэр бол энэ. Аваарай. Юу вэ? Биер байх юм. Энүүгээр яа гэж байгаа юм бэ? Энэ биерээр та бүхэн хүслээ шингээж энэ ханам дээр бичвэл хан байхгүй болох болно. Ан байхгүй болно. Шал утгагүй юм. Миний үгэндээ тэгээд ханам дээр бичээд үз. Имэ хамт бичицгээ. Тэгээ хүмүн. Ээж туслал та. Хава бид ч гэсэн өвөдөө уулзаж чаднаа. Ямар ч байсан бичээд үзье. Тийм ээ. Ямар алдаад байх юм байх биш. За л хурдан ирэхээр. Ингээд бичгээр өвгөнтэйгээ уулзаж чадах юм уу? Тийм ээ. Төлөвлөсөн ёсоор болчихлоо. Гэхдээ ноён талхаа хан хизээ байхгүй болох юм бэ? Ханыг дүүртэл биччихлээ шүү дээ. Нэмээ төр зур хүлээгээрээ. 9 8 7 6 5 4 3 2 1 мөрмөр өдөр чинь талх хийгээд хамаг бие хөшч хөлөө байна. Энэ хаалт ягаад ийм болчихвоо? Сойлог цаг нь болж дээ. Тэр хан дээш өргөгдөж байна. Ноён талхны зүг байна. Цагаан шоколаднууд байна. Үнэхээр дахиад уулзах өдөр ирдэг юм байж. Миний хүү. Шонгор минь. Хайрт минь. Сайн сууч. Ямар хайр. Сансан шүү. Манай өвгөн хаана байна? Хөшөө. Бурхан минь. Өвгөн минь сансан шүү. Дахиад уулзахгүй л гэж бодлоо. Захирлаа. Шоколаднууд дахиад уулзчихлаа шүү дээ. Сайн үйл хийгээд сэтгэл санаа сайхан байна. Харин тийм ээ. Хаалта сойлд юм уу? Хар шоколад, цагаан шоколад нэг газар цуглжихаар харахад сайхан юм. Энэ хаалт одоо хэрэггүй юм байна. Гүнж бяслаг 2.
Бясалга тоглоомондоо чи нэгдүгээр юм аа. Хөөе. Хинч иймэрхүү тоглож чадна штэ. Үгүй ээ. Одоогоор би чам шиг ийм сайн тоглодог нарийн бов хараагүй юм байна. Би харийн бов биш штэ. Бяслаг найзаа. Суу хоцормооргүй бай шүү. Өдөштэй удахгүй эхэллээ. Явцгаая. Мэдлээ ноён талгаа. Үжлэгээ? Та нар ямар үжлэгт явах гэж байгаа? Өнөө орой гүнж төрсөн өдрөө үжлэг хийж байгаа. Бясалга хамт явмаар байна уу? Тийм ээ, явмаар байна. Ингээд би иймэрхүү тоглоомд үнэхээр муу юм аа. Бас хин бэ? Эрхэмдээц бид орж болох уу? Ара? Эрхэмдээц таны онцгой өдрийг тэмдэглэх гээд нарийн боомнууд доор цуглчихсан байна. Миний би тааруу байна. Халуурч байх шиг байна. Бас ханиалга өнөө өрөө би чадахгүй юм шиг байна. Гэхдээ эрхэмдээц та ядаж олон нийтийн өмнө гарч мэдлгүй. Олом тардад байна. Миний гэдэс гар утасны хямдхан тоглоом шиг дуурайд байгааг сонсохгүй байна уугүй. Би ганцаараа зовъё. За эрхэмдээц. Одоо тоглоно. Тэнгэр минь тоглоомын донг анзаараагүй гэж бодсон юм багт. Манай ван тус яанда. Өнөөдөр ч гүнж ирсэн өдөр сайхан болж байна шүү. Хоол нь амттай юм аа. Нэрээ амттай. Зочдоос уучлалт хүсье. Гүнж өнөө орой гарч ирч чадахгүй боллоо. Бүгдээрээ сайхан баярлалаа. Энэ төрсөн өдрөө үжлэгийг гүнжид царайсан шүү дээ. Өвчин болов. За сүү боломж гарлаа. Өнөө өрөө яах гэж ирсэн санаж байгаа биз? Тийм ээ. Үсчний газраас сурталчлах гэж ирсэн билээ. Урагшаа. Хөдлөх цаг боллоо. Сүү хүлээж ганцаараг минь орхиод явж байгаа мó? Би ноён талханд туслаад байгаа. Удахгүй эргээд ирнэ. Юу? Шудраг бос байна. Хинч танихгүй үжлэгэн дээр би юу их болч байна? Ядаж миний тоглоом байгаа юм байна. Тэнгэр минь уцгүй интернет их муу юм байна шүү дээ. Дээд давхарт сүлжээ сайн барих хэрэгтэй доо. Олчихлаа. Энд интернет сайн орж байна. Ингээд үсрээд эрэг үсрээд. Бас хожигчлоо. Ямар хэцүү юу вэ? Төгсгөлд нь зүүн дэше эргэж болохгүй. Тэнгэр минь чи намайг хэр удаан зогсож байгаа юм? Бүдүүлэг амтан. Хөөе, бүдүүлэг байх гээгүй юм шүү. Хуруунууд чинь муу тоглож байгаа нь миний буруу биш шүү дээ. Нэгдүгээр үеийг ч давж чадахгүй хэн байсан? Яаж тоглодгийг харуулад өгье. Юу хийгээд байна? Гайхалтай. Би энэ үеийг хизээч давж чадахгүй байсан. Нэгдүгээр үе их амархан шүү дээ. Яаж юм сайн тоглодог юм болоо? Ямар болчихлоо юм бэ? Дандаа тоглодог байх та? Анхаарлаа бүрэн төвлөрөж байна. Бас их ухаантай байх та? Ухаантай чадвартай төгс ирэх хүн. Болчихлоо. 10 дугаар үе хүрчихсэн шүү. Юу? Аль хэдийн 10 дугаар юу? Ноён бясалга чи ястай мундаг юм аа. Цаг хэд болчихсон бэ? 6 цаг болчихсон юм уу? Би явахгүй болохгүй. Хүлээж ийм урдаа хаачих гэж байгаа юм бэ? Өнөөр шин донод цагдаа гарч байгаа. Яасан ч үзэхгүй өнгөрч болохгүй гээд байна. Битгий яваач. Бясалга. Яг надтай адилхан донод цагдаа дуртай юм бэ? Төгс залуу. Тэнгэр минь 10 дугаар үеийг би хизээч давахгүй юм байна. Энэ үеийг давхад бяцлаг надад тусалж чадах байсан да. Даанч би хаана амьдрдгийг мэдэхгүй, утасны дугаарыг ч мэдэхгүй яаж ахин уулзах болж байна. Муухай өнөр нь л энд үлдэжтэй. Гүнж яасан гинэ? Нөгөө зүрхийн хулгайлжсэн юм шиг байна. Юу? Миний хүүхдийн зүрхийг хулгайлсан? Хааны удмаас хулгай хийвэл цөлөгдөх юм өөхөх ялтай. Үгүй хатагтай. Гүнж үдшилэг дээр ирсэн нэг бясалган дурлжсэн юм шиг байна. Тэр бясалгыг бодоод өөр юу ч бодохгүй байгаа. Миний охин тэнэг бясалгнаас бол чадвар алдчихлаа гэж юу?
Гүйцээ. Охинтойгоо би өөрөө ярилцах болно. Бяцлаг минь хамгийн сайхан бяцлаг. Хой. Ээч та яах гэсэн юм? Охин минь би яаж туслах вэ? Ээж нь бүгдийг биелүүлээд өгье. Зүгээр л бяцлагтай ахаад уулзмаар байна. Хэрвээ чадахгүй бол Тэр бяцлын дарыг хаалж ир. Эрхэмдээч. Би тэр хүүг хаанаас хайхаач сайн мэдэхгүй байна. Орвоо тэр хэдэн зуун төрлийн бяцлаг байгаа. Чамд ачилгүй болоход хэдэн зуун арга байгаа шүү. Мэдлээ адагта хот даяар хайж игэл. Мэдлээ. Оо, Энэ одоо юу вэ? Юу болоод байгаа юм бол? Гүнж яагаад бяцлаг хайгаад байгаа юм бол? Мэдгүй. Тэр бяцлаг их азтай залуу байна да. Хүүх. Гүнжийн төрсөн өдрийн үтсгэн дээр байсан бяцлагыг хайж байна гинэ. Чи үстэй тийм ээ? би биш ээ найзаа. Би гүнжийн царайг нь хараагүй. Явцгаая. Тоглоомын газар руу явъя. Тэнгэр мэн гэж 100 сая ногоо өгнө гинэ. Хин дамаатай би. Ийм их мөнгө хинт ч хэрэггүй штэ. Бас цоо шинхэн снайк бокс ихийг өгнө гинэ. Снайк боксо нэгэ хэлэхгүй яасан бэ? Дараа уулзъя. Би явлаа. хөөхгүй энэ дарааллын ээ. Хизээ тийшээ очих болж байна. Ямар удаан байна? Энэ дарааллын төгсгөл үү? Шинэ тоглоом дээр байгаа тоглоомнуудыг тоглоно гэж бодохоор л. Орд миний бит харван намайг тавь. Таны төлөө талхны Монголог хотын бүх бяцлагийг суулгуулчихлаа эрхэмдээч. Ганцхан таал бяцлагны үнэрийг мэдэж байгаа. Тиймээс та өөрөө мөн эсхийг тогтооно. Үнэн гэж юу? Миний хайртай бяцлаг наашаа ирэх юм уу? Өчигдөрхөн юм шиг л санаж байна. Тийм үнэрийг хизээч мартаж чадахгүй. Өнөөдөр гэж юу? Би тоглоомын шидсэн бяцлагтайгаа ингэж хамт тоглох нэ. За, эхний бяцлагийг түргэн оруулаарай. Эрхэмдээцээ амгалан алтгий. Би таны төлөө ирлээ. Цорганц мозарелла бяцлаг танд үйлчлэхэд бэлэн эрхэмдээцээ. Царай нэм дугуй байсныг санахгүй байна. Тэгээд чи миний бяцлаг гэхэд үнэр нь шинээрээ байна. Биш. Үжээ гой хүлээлтээ. Сайн уу гүнжээ? Намайг чедар бяцлаг гэдэг. Хурц үнэрийг минь үнэртэж үзнэ үү? Тэгвэл та хайж байгаа зүйлээ гарцаагүй олно. Яа! Гэхдээ миний бяцлаг илүү гашаалсан. Хурц биш харин муухай үнэртэй. Дараачих нь. Би цэнхэр бяцлаг байна хадагта. Сайн уу? Би бол Рикото. Дараачих нь. Намайг Эментал гэдэг. Дараачих нь. Намайг утсан гавда. За. Дараачих нь. Энэ бүхэн чинь дуусах юм уу? Энэ янзаараа би бяцлагаа олохгүй юм байна да. Бяцлаг минь яачихсан юм бэ? Эрхэмдээч. Одоо битгий бууж өгөөч. Энэ дэлхийд зөндөө олон бяцлаг үлдсэн байгаа. Та удахгүй тэр хүүгээ олно. Олохгүй. Ингээд дууссан. Би насан турш тахгүй нэглэн. Чи мөн үү? Миний бяцлаг үнэр нь мөн байна. Үнэхээр мөн байна штэ. Гүнжээ, төрсөн өдрийн үдшилэг дээр чинь байсан бяцлаг би байна. Танд үйлчлэхэд бэлэн. Бяцлаг минь үнэхээр хүрээд иржээ. Энэ хамаагүй чаалыг хайхад байсан хэрэггүй. Сонирхолтой байх юм. Та өнөөдөр сэтгэл татам харагдаж байна. Бяцлаг минь 10 дугаар үеийг давж чадна үсттэй. Тийм ээ? Юу? Надаар тоглоом тоглох гэж л хайгаад байсан юм уу? Тийм ээ, мэдээж. Энэ тоглоомыг дуусгах чи туслана үсттэй. Мэдээж. Чи хамгийн мундаг бяцлаг. Ямар гайхалтай чадварлаг гэж. Үнэн гэж юу? Сүүлчийн үеийг нэм хурдан давчихлаа штэ. Бяцлага сайн байна. Зүгээр дээ. Та яаж байна? Харсан өдрөөс миний зүрх зөвхөн чиний төлөө зохиолж байгаа. Надад чиний тоглоом хандаж байх төрнөөс өөр юу ч бодогддгүй. Энийг талархсан сэтгэл гэж бодоорой. Үгүй. Нэг үед зогтно гэж байхгүй шүү. Эрхэмдээч. Та зүгээр үү? Наад бяцлага барь. Энч гүнжид үгүй гэж хэлдэггүй юм.
Байна уу? 911 үү? За. Бүгд намайг үнэрлээд энд ухаан алдчихлаа. Ямар яаралтай хэрэг гарсан бэ? Байна уу? Байна уу? Шокогийн сохор болцоо. Залуухан шинхэн нарийн бовнууд их цолхгүй юм а. Ууран савсан халуун амьдрал аз жаргалтай гэрлэлтээс илүү хэрэггүй. Тэр нууц шүү дээ. Ганц би амьдрал л сайхан байх. Гэхдээ дараа нь харамсан да. Тэрч зөв шүү. Чи ямар шалтак тоожих гэв? Өдийн насан дээр нөхөр хүүхдээ бочих ёстой ш. Би хөөчлөө. Шоко яг юунд хайцсан бэ? Шоуны суулаа хожчихлаа. Моорон бялонууд Бродвейн шоунд ярьж байгаа шинэ мюзикл. Хөгжилтэй байхдаа хинтэй хамт явах юм? Мэдээж ганцаараа. Мэдээж хацаараа гинэ. Шоко, энэ чинь асуудал штэ. Гэрлэггүй байсаар нас чинь явчихлаа. Явж найз залуутай танилц. Нэр нь Цагирган бов. Манай хөршийн хүү байгаа юм. NYB-г онц дүнтэй төгссөн хүндэт төгсөгч. Мацагийн гишүүн тэнд зөвхөн сууднуудыг л авдаг. Johnny Bidon-ы хамгийн залуухан захирал. Жилд бараг $100 олдог байхаа. Ямар их мөнгө вэ? Тэр юу ч биш. Төгс биетэй. Өөхгүй. Дан нүүрсос. Мөн эрдэмтэн зураач мастер тоогооч. Шоко. Би чамайг өөрөө танилцуулаад өгье. Би лав гэрлэнэ. Нэг уулзаад үзээ. Хөө, сайхан л юм. Тооцоогоо яаж авах вэ? Би явлаа. Какао. Хин бэ? Хадагтай доонод чамайг ийм амттай гэж хэлээгүй дээ. Миний нэрийг Үгүй. зөв. Энэ нарийн бовнуудын яриад байдаг тэр залуу. Төгс бийжэл. Би бай. Цагирган бов. Ямар хачин залуу вэ? Мэдрэл мод. Ийм хурдан буцаад ирсэн Шоко. Бид хоёртай хамт илүү цагаар ажиллах уу? Ууран бялууны үзэгчдийн сэтгэгдэл тийм сайн биш байгаа Бид гэсэн. хоёртай хамт үлдэх. Одоо энэ чиний гэр. Энэ бүрч мохай. Цагирган бава эндээс явцгаая. Тэгэлгүй яах вэ? Эврэн сахигддаг машинаар надтай хамт явах ямар байна? Зүгээр л юм. Суудлан туглын сайн чанарын арьс. Өсгөгч цөөн тоогоор гарсан зам. Өвчин болохоор энэ чимээг би мэднэ. Миний какао өссөн бололтой. Хөрөгчөнд үлдсэн хоол байгаа. Мөгөө талах минь. Би чамайг 5 удаа газар руу аваад яв. Хөөх. Гайхалтай газар байна. Анзаарсан бол ашгүй дээ. Захиалга өгөх гэж саргаран болдгийм. Тийм ээ. Урьдчилгаа $1000. Мөгөө үгүй. Миний захиалганууд цэсэнд байхгүй. Бүгдийг зогцуулна. Энд хийх нь намайг танд. Юу байцаараа юу гэнэ? Стефан Абдгавья. Эрхмэн. Энэ юу вэ? Тийм ээ, тийм. Төгс болгосон хоол. Их гоё байгаа үз. Органик хамт цаанаа л өөр байдаг юм уу? Тийм ээ. Хамттай юм шиг байна. Үндсэн хоол нь хизээ ирэх юм? Стейк. Үгүй. Чи зүгээр биз? Мах хэдвэл нарийн бов муухай болдгийг мэддэг юм уу? Тэгээд чи шарсан мах үхлийн аюултай химийн бодисоор дүүрэн. Мах хэдвэл чи өөрийгөө хорлож байна гэсэн үг. Дотроо махта нарийн бов үнэхээр өргөдөлтэй. Тогийн газар яагаад ийм юм яриад байгаа Юу юм бэ? яриад байна? Сони юм бэ? Хоолойдыг чадхаа болчихлоо шүү Өөрөө дээ. их ухаантай гэж боддөг юм ах та. Ямар мангар амтан бэ? Ахиж хизээч уулзахгүй. Бас юу вэ? Хин бэ? Сайн уу талах минь. Энэ чинь гадаа байна. Өглөөний. Юу? Яагаад манад ирсэн юм бэ? Аюулаа дасгалаа хийх хэрэгтэй шүү дээ. Алив, явцгаая. Намайг хааш нь авч яваад байгаа юм бэ? Гүйвэл бодисын солилцоо чинь сайжирна. Бас сэргийг байх сайхан арга. 10 хоногийн өмнө миний хугацаа дуусчихсан юм шиг санагдчих. Ингээд залхуураад байх юм бол миний тооцоосноор 27 хоногийн дараа хугацаа чинь дуусна. 27 хоног уу? Нэрээ баймаар байвал гүйж эхэлдэ. Чи Үүсний дараа сайн шингийн юм уух хэрэгтэй. Та хоёр захиалга өгөхөд бэлнэ үү? нэмэлт мөстэй американо. Үгүй. Бас яав та. Кофений гол орцнуудаас болж өдөр тутамдаа авах ёстой Д витамин төмөрөө авч чадахгүй. Шинэхэн шахсан байцааны шүүснээс хоёрыг. За. Цагирган баава. Би кофе уумаар байна. Миний өмнөөс захиалаад байж болохгүй. Тако.
Би анх удаа зөөлөн талханд байцааны жуус захиалж өгч байна. Ер нь бол би сонгоны жуус, цагаан гадаа жуус, мөн ароврутын жуус захиалдаг байсан. Зөвхөн чамд зориулж шинэхэн шахсан байцааны жуусыг хадгалсан юм. Энийг бол ахиж хизээч мөстө макачино энтер уух хэрэггүй болно. Төлөө. Како. Чамд байцааны жуус авчирлаа. Намайг тавиархаад өгөөч дээ. Талхан минь спорт машин хурдан гэдгийг мэднэ үсттэй. Үгүй, надад хамаагүй. Шоко. Уу яагаад ажлын цагаар унтаад байгаа юм бэ? Зодолж байсан байна. Сайн уу талхан минь ийм их уурахта цагирхан боовыг хараагүй л үсттэй. Манай сургуулийн дүнгийн хуулга Үгүй. семестр болгон дандаа онц. Миний альбом өрөө хардаа хансаг байгаа үз. Би залуудаа Яадаг тэнийг вэ? Цагирхан баава. Өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм бэ? Ажилтай байхад битгий хүн рүү зурус бичээд бай. Ахиж битгий залгаарай. Како. Миний буруу ачи ахад ганцхан боломж олгож чамаас гүйч. Яаж хүрээд ирвэ? Чамд зориулж онцгой юм бэлдсэн. Рэдвэгийн эхний игнэнээс албан газрын хий үзэгдлийг үзнэ. Мьюзикалд дуртай юу? Би хэзээ ч чамтай явахгүй. Юу? Энэ тасбарыг арай хийж олж авсан штэ. Чи Рэдвэд их дуртай үсттэй. Хөөж байна. Хөөж байна. Сүүлийн удаа боломж олгооч. Яагаад үзэгчд байхгүй байгаа юм бэ? Чи аянда харна. Одоо эхлэх гэж байна. Өнөөдөр ахад хичээж ажиллалаа. Миний хүсэл бол ганц би зөөлөн талхны сайхан амьдралаар амьдрах. Миний хадгалсан ганц хүний аялал ямар хөвгөлтэй байх вэ? Албан газрын хий үзэгдэл мөн үү? Үргэлжлүүлээд үз. Талх минь хаач гэж байгаа юм бэ? Оо, цагирхан бав. Чи ганцаараа хооллож, ганцаараа кино үзэж, ганцаараа аялалд явах юм. Ингэж яаж жаргалтай амьдрах юм бэ? Ахиж хизээч ганцаараа байх шаардлагагүй. Чамд би байна. Баян царайдаг бас чиний. Намайг талхны мухлар хотын хамгийн жаргалтай цагирхан бав болгож. Оо, цагирхан бав минь анх танилцсан цагаас хойш л би чамайг хайрлсан. Оо, шок минь. Цагирхан бав минь. Браво! Браво! Како минь ямар байна? Ирээдүг хамт бодоход бэлнэ үү? Анх танилцсан цагаас хойш би чамайг хайрлсан. Намайг аз жаргалтай. Тэвчээр минь алдарлаа. Өөрийгөө хэн гэж бодсон юм болоо? Какао гой, какао хүлээж. Шоко гэж. Какао биш, шоко. Какао битгий яваач. Би чамд хитрхи гангатна гэж бодоод айгаад байгаа мó? Үгүй. Би махыг хизээж дасгал хийхгүй. Бас өдөр болгон кофе уух болно. Үгүй. Амьдралаас битгий ийм амархан бууж өг. Би бууж өгөөгүй. Чи яагаад өөрийгөө бусдаас илүү гэж боддог юм бэ? Ой, Шоко, юу хийж байгаа? Сүү? Юу өмсчихсэн юм бэ? Цагирхан баава намайг уучлаарай. Эртхэн хэлэхээс тавьсан юм. Үнэндээ би сүүтэй уулздаг юм л та. Одоо чи намайг тавиархна үсттэй. Наад чи нөхөр болж чадна гэж юу? Какао яагаад чи хөгзөрчгүй юу? Чам шиг сайхан бүсгүй, над шиг баян, царайдаг, ухаалаг залуутай насан турштай амьдрах. Ашхуйныг асуудал туслаа. Би зөгцүүлж хлаа. Намайг уучлаарай, Шоко. Би чамайг тэгэж боддог гэж үнэхээр бодсонгүй. Их хэцүү байсан байх та. Үгүй шүү, үгүй. Тийм биш ээ. Би зүгээр л Би ч гэсэн чамтай адилхан боддог. Тэгтээ байна. Яг одоо би ажиллаж бодно гэж амласан. Хизээ нэг өдөр мундаг үсчин болоод би эхлээд тэнийг цагирхан бав. Одоо бас суу. Өнөөдөр бүгд намайг яагаад байгаа юм бэ? Шокогийн анхны хайр. Нэг аяг кофе авъя. За, мэ аваарай. Жимстэй цайны хайхлан үнэр. Яагаад кофенаас жимстэй цай үнэртэй байна? Арай Сайн уу? Чи Шоко мөн биз дээ? жимстэй мофлин ах уу? Бурхан минь. Хөөх, ийм тохиолдол гэж байхаа. Ойрд юу хийж байна да? Би талхны усчны газар ажиллаж байгаа. Харин та Би компанид ажиллаж байгаа.
Тэр яах вэ? Чи өмнөхөөсөө хөөрхөн болчихжээ. Үс чинь хүртэл улам хөвсгийгөөд. Таны жимстэй цааны англи үнэр яг хэвээрээ байна шүү. Хүй 9 цаг болчихсон байна. Аха уучлаарай би төрүүлээд явлаа. Түргүүлэгээрэй. Шока. Өнөө орой завтай юу? Юу? Энэ хавьд гоё хоолтой газар байгаа. Хамт орох уу? Маа. Энэ миний нэрийн хуудас. Пирамид компани борлуулалтын ахлах. За. Дөрөв. Өглөөний минь Шоко. Шоко, чи зүгээр үү? Ноён талхаа. Шоко нэг л бишээ. Юмд ухаанаа алдчихсан юм шиг л. Юу? Шоко ухаан алдчихсан. Шоко юу болов вэ? Юу вэ? Энэ яаж хав? Энэ нэрийн хуудас байна. Жимстэй Монголын. Хүний юмд битгий дураараа хүрээд бай. Шоко, яагаад ууган бэ? Юу вэ? Наадах чинь найз залууч юм уу? Үгүй. Муу юм шиг байна. Шоко найз залуутай байсан гэж юу? Үгүй, тийм биш. Тэр ахтай ахлах сургуульд байхдаа танилцж байсан юм. Битгий. Алаасанда байгаа бүх юм өг. Ямар ч мөнгө үлдээлгүй өг гэж байна. Үнэхээр мөнгө байхгүй. Байсан бүх мөнгөөрөө гитар авчихсан. Юу, гитара? Юу гитар яриад байна? Одоо болцоохгүй юу? Энэ жоо юм байж юу вэ? Явж байсан газар руугаа яваа. Аль босоод ир. За баярлалаа. Чи би тэрийг тоохгүй байна уу? Бидний хэн гэдгийг мэддэггүй юм шиг байна. Та нарын хин гэдэг чинь надад огт хамаагүй. Хоёр том талхны илчгээд нэг жижигхэн мофлиныг дээрлэхэд үж болохгүй штэ. Энэ чинь одоо юу гинэ? Юу ч чадахгүй юмнууд байж. Өршөөгөөрэй. Надад тусалсанд баярлалаа. Намайг жимстэй мофлин гэдэг. Чамайг хэн гэдэг вэ? Шоко. 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 Энийг чамд. Энэ юу юм бэ? Өмнө нь тусалсны бэлэг. За би түрүүлээд явлаа. Удаан жигнэж байж хөөхөн гинөө юу вэ? Шүлгийн ном байна. Энэ юу вэ? Өмнөх явдалд баярлалаа. Найзууд болох уу? Жимстэй мофлин. Найзаа? Хөөрхөн юм аа. Борото салхитай шүн. Ямар ядаргаатай хин дээвэр дээр дуулдаг байна. Намайг хүлээж аваач. Шоко. Ингээд бас таардаг байж. Аха. Чи ч гэсэн дуунд дуртай юу? Чи тоглож үзэх үү? Үгүй хэрэггүй. Би заагаад үгүй заа юу? За. Энэ бол до мажор. Хөөх, гитар дарддаг аяган билүү гинэ. Ямар гоё юм бэ? Эмэгтэй хүний сэтгэлийг татхад гитарыг гүйцэх юм байхгүй. Зөвхөн тэрч биш ээ. Шоко. Сайн уу? Яагаад бэлэн гомон идэж байгаа юм бэ? Одооноос энийг идээрэй. Энэ юу юм? Чамд зориулж хийсэн юм аа. Надад уу? Амттай юм аа. Тийм байгаа үз. Энийг бас идээд үз. Шоко. За. Би шүлэг бичсэн юм л да. Сонсоод үзэх үү? Та өөрөө шүлэг бичсэн юм уу? Нэг шөнийн тэнгэрийн бяцхан од гэдэг шүлэг. Харанхуй шөнийн тэнгэрд гэрэлтэн галалцах бяцхан од хэдийгээр жижигхэн ч гэлээ нүд гялбан үзэсгэлэнтэй чамд ойртон очихсон. Ямар вэ? Чамд зориулж бичсэн шүлэг минь. Надад зүгээр л юм. Шоко. Аха. Дарвалзаж байх шивдэ. Нэрчихэд айлгуутад байна. Энэ биднийг булай болгосон. Хариугаа авч байсан. Жимстэй мофлиныг аврамаар байгаа бол хичээлийн дараа дээвэрлүү ирээ. Эднэр ихтэй. Зүгээр орхихгүй тэ гайгүй. Аха. Шоко. Хурдан ирээд намайг авраарай. Чи чимээгүй байж байна. Зя, энэ чинь хэм бэ? Нөгөө саксо охин мөн үү? Ахыг одоохон тавиадах. Эмэр юм аа. Ингэн гэж бодоо юу? Хүүхдүүдээ дайраарай. Шоко.
Муусан шайлахгүй юм уу? Хөөе. Аха зүгээр үү? Чи бүр аймаар юм. Айха? Чи яаж ганцаараа 17 хүнийг дийлж байна? Би чамаас бүр их айж байна. Юу хүн тусалж байхад Өршөөгөө. Шокэгч таны агуу дулааны чадвар сэтгэл алдарлаа. Дээдчгээсэн тань шиг хүчтэй болмоор байна. Биднийг өөрийнхөө туслах болгооч. Игчээ биднийг өдөртөж яваач. Ой Шоко. яцгаад байгаа юм бэ? Тэр зүйл болсны дараа би өөр сургууль руу шилжиж бид дахин уулзалтаагүй. Хөөх 17-гийн эсрэг ганцаараа тулдаж байдаг шокоч мундаг юм аа. Гэхдээ юун тийм аимхай юмтан байдаг байна. Тэгээд тэр Жимстэй Мофлын ахта дахиад уулзгаар болсон юм аа. Тийм ээ, өнөөрөө уулзна. Лэрэ юу? Тэгэхэр удахгүй юм байна шүү дээ. Ноён талхаа. Хурдан шокогийн үсэг янзлаад өгөө. Анхны хайранд бүтэх алтан боломж ч юм билүү? Тэгье. Анхны хайртайгаа уулзах гэж байхад гоё болгоод явуулнаа. Хэрэггүй. Би зүгээр явсан ч юм. Үс засалтын төлбөрт битгий санаа зов. Чамд ажилчдын хямдрал гээд 50% хямдруулна. За, тэгвэл Шоког өөрчлөх үү? Тийм ээ. Эхлээд энэ том үсийг авнаа. Яаж байгаа юм бэ? Усны загвараа өөрчлөхийн тулд өөр арга алгаа. Ямар вайн алдарт хатан Клеопатра засалтаа. Таалагдахгүй байна. За, залуухан. Харта, хайр татан пони загвар ямар байна да? Дэндүү жаахан хүүхэд шиг байна. Эгдүүтэй баншин загвар ямар уу? Энэ одоо юу вэ? Арай инээдтэй вэ штэ. Баншин загварт хүртэл дургу үзэх юм уу? За яах вэ? Өөр арга алга. Үлдсэн хөзөр Одри Хепборн загварыг үзүүлэхээс. За, ямар байна да? Энэ бэ гэж юу? Хөөх Шоко. Ямар хөөрхөн юм бэ? Таалагдаж байна уу? Тийм ээ. Дажхол юм байна. Шоко, амжилт. Анхны хайраа бүтээгээрээ. За, Ямар гоё таглаг юм бэ? Шоко. оо сайн уу? Уучлаарай. Би хоцорчлоо. Дэндүү их ажилтай байлаа. Шоко, чи үсний засалтаа өөрчилчихсэн юм уу? Ямар гоё зөхөж байна. Тийм байна уу? Өмнө нь ч гэсэн хөөрхөн байсан. Гэхдээ одоо бүр ч хөөрхөн байна. Баярлалаа хаа. Үнэн дээр Шоко. Өнөөдөр чамд зориулж нэг юм бэлдсэн. Чамд энийг өхөө яах вэ гэж бодсон л доо. Одоо л боломж байх. Энийг чамд Энэ юу вэ? Пирамид гоо сайхан. манай компани шинэ гоо сайхны бараа гаргасан юм. Эко найрлагатай болохоор төрөхөд л цөөлн толгор арьстай болно доо. Чамд тусгай хэлж хямд үнээр өгнө. Юу вэ? Гоо сайхны бүтээгдэхүүн зарах гэж л уулзъя гэсэн юм уу? Үгүй. Шоко үнэхээр сайхан бүтээгдэхүүн болохоор санал болгож байгаа юм. Амбалё. Ийм хулчгартай дахиад харьцах хэрэггүй юм байна. Ой. Энэ уучгартаа дахиад харьцах хэрэггүй байсан юм. Тэрнээс чинь болоод бөөм батг гарчихлаа. Зүгээр орхихгүй дээ. Чам шиг юмнууд алганы амд үзэх хэрэгтэй. Авраарэ. Яа! Үгүй. Ой, чи юу вэ? Уурлаж байгааг чи ойлгож байгаач хүч хэрэглэж болохгүй шүү дээ. Хөөе, наад гараа авахгүй юу? Яста залуу юм. Шоко? Энэ удаад ч гэсэн намайг аварлаа. Чамд үнэхээр их баярлалаа. Юу гэж? Аха, та одоо ч өмнө нь ч яг хэвээрээ байна. Ямар талаараа? Царайлган уу эсвэл соёлтой нь үү? Үгүй дээ. Арчаагүй зан чинь дахиад битгий холбоо бариарай. Шоко. Юу вэ? Шоко, яагаад хуучин шигээ болчихоо вэ? Сэтгэл гаргаад 50% хямдруулж байхад чинь дээ. Уучлаарай ноён талхаа. Гэхдээ энэ үсэл миний жинхэнэ дог төрх юм шиг байна. Тийм шүү. Шокод энэ ус хамгийн гоё зогтгийн. Дахиад засч өгөхгүй дээ. Собора пангийн шохорхол. Баларсаа би хоцрох нэ.
Хоролд яг цагтаа очих ёстой шүү дээ. Тэнгэр минь сая юу болов? Арай даураа. Наад талхаа зогсоогоорой. Зогсоод. Хэдв чинь буцааж өг. Би чамтай зодтолтмооргүй байна. Хөл тавиач те. Хурд буцааж өг. За яг уу. Царай мута хачин амтэн. Тэнгэр минь гэж. Чи зүгээр үү? Тийм ээ би Чи бэртээгүй үз? За тайвшраа. Зүгээр л догвэ. Маа хитвчаав. Их баярлалаа. За явлаа баяртай. Ой, хүлээж байгаарай. Би дараа чамайг хоолнд урмаар байна. Болж байна уу? Тэгвэл сайхан л байна. Хизээч байсан болно. Их сайхан сэтгэлтэй юм аа. Ерөөсөө бэлддэг хэрэгэ. Сайн уу найзуудаа? Маргааш би их хөөрхөн охинтой хамт хооллоно. Зөвлөгөө өгөөч. Сайхан юм аа. Одоо болцох цаг болсон шүү дээ. Баяр хүргэе. Ямар зугаалга болох болоо? Чи чинь струсэлний холтостой биз дээ? Тийм ээ. Миний гадаа давхарга өөртөө итгэх итгэлийг минь унгадаг. Хэцүү байдаг. Ойхот хатуу арьсан тэнч дуртай биш. Тэгээд арьсаа яах вэ? Чадвал холтосноос сал. Наад чихэрлэг үүрэмгэнүүдийн чинь цаана их царайлаг залуу байгаа да. Ноён талхны үсчин рүү очиад үзэх үү? Их олон залуус тэрнэр асуудлаа шийдүүлсэн. Талх үсчээ? Хөө. Их л ажил болох нь дээ. Хамрыг ч засч болно. Бас бадбих үстэй болгож болно. Хамгийн том асуудал бол наад чихэртэй холтос чинь. Би ийм болмоор байна. Боломжтой юу? Чи надаас боломжгүй мэд зүйлийг шаардах юм аа. Тийм болохоор яг зөв газар та ирсэн байна. Надад чадахгүй юм байхгүй. Баярлалаа эрхмээ. Жаахан өвдөлтийг тэсн үстэй. Тэсэн тэгэлгүй яах вэ? Би шаардлагатай бүхнийг хийнэ. Та чадах бүхнээ хий. Эхэлцгээе. Чимхүү. Эдгээр хөдөл. Нарийн ажиллагаатай шүү. Хөө? Зөндөө удахна. Гоё амттай байна. Тийм үнэ. Энийг хэрэгэлдэх хэрэг. Хоолдог маск гинүү? Эдгээр хөдлөөрэй. Тэсэрэй. Маргааш сайхан харагдаж байвал би юу ч хийсэн. Энэ би мөн үү? Цоошин талх уулчгаж. Арай болоогүй. Дуусаагүй байна. Энэ өдрөлд модонд орж байгаа өнгө цайвар ягаан чамд яг зохино. Дээрээс нь солонгон өнгөтэй өрмөг нунтаг илсэн чихэр цацлаа. Ингээд хоошинхэн боллоо. Одоо тэр охин чамд гарцаагүй дурлна. Хөөх! Итгэмээргүй юм аа. Баярлалаа эрхмээ. Одоо би өөртөө бүрэн итгэлтэй боллоо. Хаха! Хүлээ. Бас нэг юм байна. Чи сопоро талх хэвээрээ байгаа учраас илсэн чихэртэй холтос чинь буцаад ургана. Болцоогоо 3 цагийн дотор дуусгаарай. За, ойлголоо эрхмээ. Балдарсан. Хурд явъя. Хоцормооргүй байна. Битгий ойл бяцхан найзаа юу болсон юм? Миний бомблог. Бараг хүрдээ. Я. Саамай, болгоомжтой. Баярлалаа. Баяртай. Хоцорсонгүй шүү. Энийг зарч чадахгүй бол ач зээлэртэ бэлэг авчаад. Ой.
Би танд туслая. Араас чи түлхээд өгье. Би хүн шүү дээ. Болох юм уу? Тийм ээ, тэгэлгүй яах вэ? Хоёулаа хамт энэ толгодыг давъя. Халтас минь гэж бүтэн цаг хоцорчихлоо. Баларсан миний хуучин царай ийм их холтостой байж яаж жигнэмэгтэй уулзах юм бэ? Чи мөн үү? Аа? Яасан их уулздаг юм бэ? Чамаг ирэхгүй болохоор яг явах гэж байлаа. Харин тийм ээ. Царайлаг харагдъя л гэж бодсон юм. Цагтаа ирэх гэж хичээсэй. Соёлтой ирэх хүн цагтаа ирдэг. Бас арзаа зэгсэн идэггүй. Гэхдээ сайхан сэтгэлтэй ирэх хүнийг хамгийн сайн ирэх хүн гэдэг юм. Яг чам шиг ноён сабар. Тийм ээ, яг чам шиг. Чи бяцхан хүүд агаарын бөмбөлгийг авч өгөхгүй л үсээ сэгсэлэгч гисэн штэ. Бас настай эмэгтэйд хүнд цаасын зөөж өгöd хоцорчихсан. Чи харсан юм уу? Харсан. Өнөөдөр чи зөндөө их сайн үс бүтээсэн ноён сабараа. Аа? Би юу гэж бодож байна гэж хоёулаа ахаад уулзмаар юм байна. Чи юу гэж бодож байна сабараа? Надтай болцмаар байна уу? Үгүй юу? Тийм ээ, би болцмаар байна. Ямар сайхан юм бэ? Сайн байна. Би дэрэгдээс чи салахгүй. Тэнгэр минь, миний сайн үс намайг ийм хөөрхөн найз охинтой болгоно гэж бодсонгүй. Чи ч гэсэн хөөрхөн сайхан шүү дээ. Алхны болцоо. Зүү, засаа дуусчлаа. Үйлчлүүлэгчээ гаргаад өгчих үү? Тэгээ. Ирсэнд баярлалаа. Хөөе, одоо үсээ засуулж болох уу? Уучлаарай, манайх яг одоо Хэдэн ч өрөөдөхгүй. Манай үсчин өдрийн хэдэн ч цагт онгорхой байдаг. их орчин болгон дээ. Сүү, Шоко. ядарсан харагдаж байгаа чинь яг 3 жил өмнө хугацаанд дуусчихсан юм шиг. Тийм ээ. Өчигдөр шүнжээ ажил дээр байсан. Шүнжин үү? 7 хоног ажил дээр байлаа. Арай олон дандаа хонож байна. Гэртээ аримаар байна. Яагаад хоноод байгааг мэдэхгүй. Өхөр өсчний хаастай үсттэй. Ноён талхыг найз бүсгүйтэй болгоул яаж вэ? Хадагтай талхыг болзоонд авахын тулд эрт тарах хэрэгтэй болно. Найз охин. Ноён талхаа. Бас яасан бэ? Хөөе. Сохор балзаанд ямар байна уу? Сохор болцоо. Үгүй ээ, болдож байх цаг зав алга. Би яг танд тохирох эмэгтэйг мэднэ. Хөөрхөн, ээлдэг, ухаалаг, бас хөвгөлтэй. Үйлчлүүлэгчид намайг гадаа дугаарлаад хүлээж байгаа. Цаг заваа нэг хүнд зарцуулах нь ашигтай биш шүү. Гэтэ тэр эмэгтэй олон найзтай. Манай өсчин олон үйлчлүүлэгчтэй болгож магадгүй. Манай царайлаг ухаалаг ноён талхны зэнанд хүрэх эмэгтэй ховор шүү. Хоёр бол Тэнгэрээс саяасан хосоод мөн. Яг хөө цагийн хуваараа хараад. Та ноён талхоо. Хэлцэх таасаа байна. Намайг тирамису гэдэг. Энэ их гоё газар юм аа. Шоколадын дүрсэн хамт канолын мэрэгч. Би яах вэ? Ноён талхны болцоо юу болсон болоо? Ганц ч удаа болов цагтаа тармаар байх юм. Өглөөний мэн. Тэгэд өчигдөр оройны болцоо амжилттай юу? Болцоо юу? Гайхалтай. Ахаад уулзахаар төлөвлөсөн. Тэгж угаад нэг өдөр Грейн Мэнийг үзэх гэж байгаа. Гайхалтай байгаа биз? Тийм ээ. Би өнөөдөр эрт явна. Та хоёр ч гэсэн харлаа. Бүтчихлээ. Янзтай. Зя, маргааш уулзцгаая. Сайхан амраарай. Маргааш уулзъя. Гэртээ харин гэхээр догдолж байна уу? Тэгэлгүй яхав. Таны лач. Гэртээ хараа. Танад хамгаалж нинжа хүчин гүйцнэ. Ноён талхаа. Тэр хүмүүсийн бие өвдсөн. Өнөөдөр надтай уулзах чадахгүй гинэ. Би юу нь яагаад болцоонд явхаж болсон юм бол дандаа л ажил гэдэг болж сүү энд байж байна үстэй. Тэгэлгүй яхав. Баяртай. Би явж тирамисутай оройн хоол идлээ. Сайхан амраарай. Баяртай. Цагийг сайхан өнгөрүүлээрэй гэмээ.
бид хоёр явж видео тоглоом тоглоно. Ийм хурдан буцаад ирсэн. Гинхэн ажлын томилолтоор явах болчихлоо гинэ. Болцох хэцүү юм аа. Ахаад шүнжин ажиллахаас та. Би нийгмийн амьдралтай байсан юмсан. Ашгүй нэг тирамисутай уулзах нь цэвэрлэгээ хийчихээ тараарай. Тэгээ. Болцоо цуслагдчихлаа. Үйлчлүүлэгч хүлээж авахтаа бэлдээ. За. Хад болцоор болцоо. Соцсолч. Бид болцсон. За үгүй гинэ. Чи чинь яаж хавэ? Ноён талх надад төлөвлөгөөгөө өөрчлөхийн миний төвчээр алдагдаж байна. Баярсандаа төлөвлөгөө гаргачаар буцаад л ажилдаа болцоод байх юм. Танд өөр сайхан санаа байхгүй юу? Ноён талах хөдөлж эхлэх болсон юм шиг байна. Хөөх, ямар алхам? Хөөе, наашир. Ноён талах сэтгэлээ илчлэх хэрэгтэй. Эрхмээ? Юм асууя. Тирамису авахаа танд ямар санагддаг вэ? Бялуу штэ. Кофеин дүрдэг нарийн жигнэмиг. Тийм утгаар асуугаагүй. Тэгээд ч та тирамису авахад их таалагддаг. Та сэтгэлээ илчилвэл яасан юм бэ? Илчлэх. Nii нугу ярилцаад санаагаа шууд илэрхийл. Хайр амархан ирдгүү юм штэ. За, сайхан л. Гэхдээ яаж тэгэх юм? Санаа байна уу? Амархан. Сайхан цэцгийн багтаараас ихгээд бас үнэт хэлчихв. Үнэт хэлж хизээж буруутахгүй. Тирамисуг энд байгаа ухаа гэж бодоод энэ тирамисугийн гэр үздэй. Ээжтэй уулзах гэсэн юм уу? Хөөе ээж, тантай уулзах гээд үүдэн дээр зоч ирлээ. Ээж. Хатсан уучин талахгүй. Одоо хачаач дуграад байна. Би зүгээр л хачир юм байна. Дүрсгчаад хоёр их чигээ ээж гэж дуудаж болохгүй штэ. Ингээд зочих хүлээж вингээгүй илүү. Хин ч алга байна штэ. Хачин ува хачирч гэнэ нэг юм хэлжгээд гүгээд явчихсан. Чаала. Чи дандаа хачин тоглоом хийх юм аа? Ноён талхаа та өөдрөг бай. Та ийм шиш. Би нэгэн шийдсэн. Юу гэж? Би ажилтайхан гэрсэн. Таараа. Зүүн аяажаа. Чиний зүүн тал бишээ одоо хэтэрчгээд байна. Унгав. Яг тэгээд харж байна. Жаахан доошоо. Юуг нь гэртээ ирэх талхыг хүссэн штэ. Тирамисутай ахаад уулзсан нь. Ахаад л намар боллоо. Хамгийн сүүлд уулзнаас хойш бүтэн сар өнгөрлөө. Хонгор минь. Тирамису зүрхэнд минь дутуу зуурсан гурил шиг нүх үлдээгээд явжээ. Тирамису минь. Энэ эмсэглийг чинь ямар их санана вэ? Мөн айдуу зөөлөн байдлыг чинь. Гэхдээ чинийхээ аз жаргалын төлөө би тавьж явуулах ёстой. Хайда миний какаон дүрсэн хайр минь. Хөрхи ноён талах. Тирамису. Би цааш чамгүйгээр амьдарч чадахгүй. Надад ганцхан чи хэрэгтэй. Гэхдээ Үннийг хэлээч. Чи надаас зайлс хийсэн. Би юу буруу хийснээ мэдмээр байна. Хэлэлдэ. Яагаад? зүгээр нөгөө би харва би халдсан болохоор толгоороо коконы нунтаг цацдаг юм л да. Хоёулаа уулзах болгонд салхилаад байсан.
Өмнө нь хинт ч хэлж байгаагүй л дээ. Харин чамд хэлгээсээ санаа зовхгүй байна талхаа. Талхаа? Бас нэгэн намар миний тавилын юм та. Би өвөл рүү ганцаараа алхам. Ганцаар нь талах. Гав ганцаархмаа. Бүтэн